Үзэгчдээ эдийн засгийн тойрон нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн профессор Отхон сайхан оролцож байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За хоёулаа ярилцах сэдв бол одоо Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хилцээр байгуулах асуудал байгаа тий. Тэгэхээр улсын хурал дээр бас холбогдох байнгын ороогоор энийг бол цааш нь хилцэх нь зүйтэй юм. За гэхдээ тодорхой хэмжээний одоо засвар өөрчлөлт хийх шаардлагатай гэж ингэж үзээд байна. Тэгэхээр танай сургуулийн судлаачдын хувьд бас тодорхой хэмжээнд судалгаа хийсэн байна тий. Судалгааны үр дүн юу нь яаж гарав тий? Манад ямар ашигтай юм, ямар эрсдэлтэй юм гэдэг талаас нь илэрхийлээ мэдээлэл хүргэе. За тэгэхээр эхлээд одоо энэ судалгааныхаа талаар товч танилцуулсан дээр баг. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн дэргэд бодлогын судалгааны лаборатори гэж байдаг. Тэгээд энэ бодлогын судалгааны лабораторийн одоо судлаач багш нар энэ одоо судалгаа 3 сард хийж гүйцэтгсэн байгаа. За тэгээ манай судалгааны үр дүнгээс бол дурдах юм бол хамгийн түрүүн Монгол Улсын одоо энэ Евразийн эдийн засгийн холбоотой хийж байгаа экспорт бол нэг 3.8 орчим хувиар нэмэгдэнэ. Харин импорт бол нэг 4.7 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн ийм үр дүн гарсан байгаа. За тэгээ бид нар энэ судалгаа хийхдээ мэдээж нэлээд бас олон талаас нь одоо хийхийг хичээсэн байгаа. За нэгдүгээр болохоор бид нар яг өнөөгийн нөхцөл байдалд Евразийн эдийн засгийн одоо холбоотой хийж байгаа худалдаа ямар байгаад байна те. Хоёрдугаар талаараа ер нь Евразийн эдийн засгийн холбооны улс орнуудын дотооддоо хийж байгаа худалдааны нөхцөл байдал ямар байгаад байна. За гуравдугаар талаар бид нар одоогийн нөхцөл ийм байгаад байна. Ирээдүйд манай худалдаа нэмэгдэх боломжтой юу? Ер нь одоо өөрөөр хэлэх юм бол Монгол улсын хувьд нийлүүлэлтийн боломж байна уу? За Евразийн эдийн засгийн холбооны орнуудын хувьд бол одоо эрэлтийн боломж байна уу? Мэдээж нийлүүлэлт байж ээж, эрэлт байж ээж энэ хоёр одоо улсын хооронд худалдаа бий болно шүү дээ. Тэр талаас нь судалж үзсэн байгаа. За хэдийгээр ингээд манад нийлүүлэлт байгаа ч гэсэн, за нөгөө талд эрэлт байгаа ч гэсэн тодорхой бараа бүтээгдэхүүний хувьд одоо нэмэгдэх нь. Одоо жишээлбэл яг махан бүтээгдэхүүн гэдэг ч юм уу те, эсвэл одоо ноос ноолрон бүтээгдэхүүн ч тийм эднэр дээр одоо яг ямар өөрчлөлт гарах юм бэ үнийн дүнд нь гэдэг талаас нь өөрөөр хэлбэл тухайн одоо тодорхой нэр төрлийн бараандаар илүү бас судалгаа хийсэн гэсэн үг. За үүний дараагаар одоо ер нь одоо энэ төр хугацааны хилцээр байгуулснаар Монгол Улсын гадаад худалдаанд ямар өөрчлөлт орох юм тий. За Монгол Улсын нийт эдийн засгт ямар өөрчлөлт орох юм, төсөвт ямар өөрчлөлт орох юм, хэрэглээнд ямар өөрчлөлт орох юм гэдэг ч юм уу тий. Аж ахуйн нэгжийн орлогод ямар өөрчлөлт орох юм гээд одоо ингээд нэлээд цогцоор нь гэх юм уу да ийм судалгааг бол бид нар хийсэн байгаа. За тэгэхээр эдийн засгийн төр хилцээр байгуулснаар одоо чөлөөт худалдааны төр хилцээр байгуулснаар тодорхой хэмжээнд бол экспорт импорт өсөх нэ. За энэ дээр бид нар экспорт өсөх нь одоо гол зорилго учраас энэ дээр бас тодорхой хэмжээний шаардлага нөхцөлийг хангаж бид нар бас тэр хэмжээнд өсгөх юм боломжтой бүрдэх бах тий. Тухайлбал одоо манай үндэсний үйлдвэрүүд маань юун дээр анхаарснаар бас энэ экспортоо нэмэгдүүлэх боломж бүрдэх үү. За тэгэхээр хэдийгээр манай экспорт 3.8 хувиар өснө гэж байгаа энэ асуудал нь болохоор нөгөө гайлын тарифыг одоо чөлөөлснөөр хөнгөлснөөр одоо ийм үр дүнд хүрэхнэ гэж байгаа. Гэтэл гайлын тарифаас гадна өөр бусад одоо ийм шаардлагууд байж идэг. За тухайлах юм бол тарифын бус шаардлага нэгдүгээрт. За хоёрдугаарт болохоор бас тухайн тэр орнуудын нөгөө хэрэглэгчийн зан төлөв хэрэглээнийх нь одоо соёлын асуудлаас бас энэ бараа бүтээгдэхүүн маань яг арилжаалагдах нөгөө нэмэгдэх нөө гэдэг асуудал гэж байгаа. За тэгэхээр хамгийн нэгдүгээр тийм тарифын бус шаардлагуудын хувьд одоо нэгдсэн үндэсний байгууллагаас хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг. Нэг нь техникийн бус гэдэг. За тэгэхээр ер нь бол ингээд техникийн шаардлагуудыг хангахад бид нар нэлээд бас хүндрэлтэй байдаг Монгол Улсын хувьд. За тэгээд яг энэ Оросын одоо Евразийн эдийн засгийн холбоонд экспортлох 375 бараанаас бид нар алиг нь илүү одоо экспортлох боломж байна гэдэг судалгааг хийсэн. За тэгэхээр 375 бараанаас нэг 58 барааны хувьд бол Монгол улс илүү экспортлох боломж өндөр байгаад байгаа. За тэр дотроосоо нөгөө Евразийн яг эдийн засгийн холбоонд экспортлох боломжтой бараа бүтээгдэхүүн бол 38 бараа бүтээгдэхүүн гарч ирсэн. За энэ 38 бараа бүтээгдэхүүн дотроосоо одоо яг топ гэж байгаа 10 одоо барааных нь хувьд бол бид нар үнийн дүнгийн хувьд ямар өөрчлөлт орох уу гэдгийг илүү судалж үзсэн л дээ. За тэгэхээр нэгдүгээрт бол адууны мах орж исэн. За хоёрдугаарт болохоор бас махан бүтээгдэхүүнүүд. Жишээлбэл одоо манайхнаар нэг консервч гэдэг юм уу нөөшилсөн бүтээгдэхүүн те боловсруулсан юм бүтээгдэхүүнүүд бол байсан. За дараагийн нэг бүтээгдэхүүн бол нэхмэл сүлжимлийн бүтээгдэхүүн байсан. За тэгвэл махан бүтээгдэхүүн ер нь хүнсний бүтээгдэхүүнүүд тавьж байгаа шаардлага нэлээд өндөр байдаг. За яг адууны мах бол хамгийн их нэмэгдэхээр байсан учраас энэ дээр ингээд судлаад үзэхээр тарифын бас 38 шаардлага байгаа. Энэ 38 шаардлагын 33 нь болохоор яг нөгөө эрүүл ахуй хориоц зэрэгтэй холбоотой ийм шаардлагууд байгаа. Тухайлах юм бол нөгөө өвчнгүй бус нутгаас экспортлох гэдэг ч юм уу те. За
нөгөө одоо уул мөрийг мөшгөх тогтолцоотой холбоотойгоор ч гэх юм уу те. За нөгөө бодисын асуудлууд ээж байгаа те. Жишээлбэл бид нар бас ингээд одоо малаа бас тарьдаг те. Тэгэхээр энэ үлдэгдэл тэр бодисынхын үлдэгдэл ч гэдэг юм гээд гэх мэтчлэн маш олон юм шаардлагууд тавигдчихэйдэг. Мэдээж бид нар энэ шаардлагуудыг нь одоо биелүүлж ээж саяны одоо энэ нөхцөл байдлыг бол хангана гэсэн үг. Одоо тийм одоо 3.8%-аар манай экспорт бол өснө гэсэн үг те. За нөгөө тээгүүр бас энэ хэрэглээний соёл тухайн одоо бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа хүмүүсийн одоо зам төлөвч гэдэг юм үү. Энэ асуудал бол манад бас их чухал нөлөөтэй байгаа. Тэгэхээр энэ болгоныг бид нар хангаж ээж одоо саяны өсөлт бол манад ирнэ л гэсэн үг болчиход байгаа. За тэгэхээр их хурл дээр яригдж байгаа зүйл мэдээлэл авахд бол одоо импортын тал дээр бас бид нар анхаарах зүйлүүд байна. Хэрвээ бид нар одоо энэ хилцээрт орчих юм бол за үндэсний ялангуяа хүнсний үйлдвэрийг одоо ингээд сэргээж байгаа гол нэрийн бараа бүтээгдэхүүнээ хангах хэмжээнд очиж байгаа энэ цаг үед бас энэ хилцээрийг байгуулах юм бол үндэсний үйлдвэрүүд бас эрсдэлд орох нэ. За тийм учраас энийг бас байгуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай улсын хурлын гишүүд ч гэсэн цөөнгүй байна тий. Энэ тал дээр та ямар дүгнэлт гэж байна? За тэгэхээр ер нь бол одоогийн нөхцөл байдалд Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай нэг хийж байгаа экспорт нэг 110 сая орчим байна. За импорт нь бол нэг 2.9 орчим тэрбум доллар байна. За тэгээд түрүүн хэлсэнтэй импортын хувьд бол нэг 4.7 орчим хувиар өсөхнө гэж тий. За тэгэхээр нөгөө 2.9 тэрбумаас одоо ингэж өсөх мөн нөгөө 110 саяас ингэж өсөх хоёр бол бид нарт ойлгомжтой байна тий нэгдүгээр. За хоёрдугаар болохоор яг тэр нөгөө түрүүн бид нар Монгол улсын нөгөө 375 бараанаас одоо Монгол улсын хамгийн сайн экспортлох боломжтой 38 тэрнээс одоо Евразийн эдийн засгийн холбоор гэтэл яг импорт талдаа аваад үзэхээр 200 одоо 70 гаруй юм бараа бүтээгдэхүүн байгаа. Нөгөө 375-аас бол ихэнх нь Монгол улс одоо экспортлох боломж өндөр. Одоо импортлох боломж бол өндөр байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө импорт талдаа манайх ахаал яасан нэмэгдэх тийм хандлага бол ажиглагдчихжээ. Ягаад тэгэхээр манайх нөгөө үйлдвэрлэгч орн биш учраас бас гаднаас худалдаа авах юм нөхцөл байдал байна. Тэ энэ дундаа манад одоо хамгийн их нэмэгдэх импорт нь хамгийн их нэмэгдэх бараа бүтээгдэхүүний хувьд бол хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр мэдээж одоо саяны одоо бодлогоудаа зөрчилдөх юм нөхцөл байдал бол үүсэж байна. За гэхдээ нөгөө талаас нь харж үзэх юм бол манай дотоодын үйлдвэрлэл ингээд өрсөлдөх чадвартай болцсон тохиолдолд энэ бол асуудалгүй л дээ. Гэтэл одоогийн нөхцөл байдалд бол яг хараахан тийм өрсөлдөх чадвар нь өндөр биш байгаа учраас одоо хүндрэл үүснэ. За тэгээ энэ 375 бараанаас тэр 270 гаруйг нь бид нар одоо импортлох боломж их өндөр байгаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээ энэ дотроосоо бас бид нар хамгийн их импортлох боломжтой бараа бүтээгдэхүүнийг шүүгээд энэ дээр импортын үнийн дүнгийн хувьд ямар өөрчлөлт гарах нь гэд бас судалж үзсэн л дээ. За эндээс ингээ харахаар хамгийн их одоо үнийн дүнд нь өөрчлөх одоо бараа бол арх байсан. За энэ бол бас аргагүй. Импортын гайлын тариф нь 40%-тай. За гэхдээ сая нөгөө 3 сард хийсэн хилцээний хүрээнд бол яг нөгөө 40%-ийг бол 25%-аар л бууруулах юм нөхцөл байдал гарч ирсэн. Бас нэлээд сайн юм хилцэл хийсэн бэлээ. За үүний дараагаар одоо сүүс сүм бүтээгдэхүүн дотор нь эсгсэн сүүс сүм бүтээгдэхүүнийг 70 орчим хувиар нэмэгдэхээр байсан. За энэ дээр бас манайхан сая явахдаа бас хилцэл хийж чадсан байлээ. Тэгэхээр бас бидний хувьд юу гэж үзэж байна гэхээр энэ 3 сард хийсэн судалгаа за энэ асуудал манаас нэлээд одоо олон нийтэд бас тухайн үедээ энэ үр дүнгууд бас танилцуулагдчих эхэлж байсан. Тэгээ энэ нөхцөл байдал ч бас нөлөөлсөн баг. За дээр нь бас манай бусад одоо судлаачид үйлдвэрлэгчид манаас үгээ хэлсэн баг. Тэгээ энэ дагуу манай одоо тэр хилцээрийн багийн гишүүд ийм хилцэл хийсэн нь бол бас нэлээд ийм давуу тал гэж харж байгаа. За тэгэхээр энэ одоо хилцээрийн төвшөнд бас бид нэр татвар дээр уян хатан байдлаар ингэж шийдээд үндэсний үйлдвэрүүдэд хамгаалах ийм боломж байна гэж ингэж харагдаж байна тийм ээ. За хоёрдугаар төхөнд бид нар одоо энэ экспортын бараа бүтээгдэхүүн нэр төрөл тоо хэмжээгээ өсгөхийн тулд одоо гадаадын хөрөнгө оруулалт маш чухал байгаа тийм ээ. Хэрвээ бид нар энэ Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хилцээр байгуулсан нөхцөлд одоо манай хүнсний салбарт хөнгөн үйлдвэрийн салбарт орох хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх юм боломж бий юу? Тэгэхээр ер нь бол яг нөгөө чөлөөт худалдааны энэ төр хугацааны чөлөөт худалдааны хилцээрийн хүрээнд бол зөвхөн нөгөө бараа бүтээгдэхүүний гайлын тарифыг л одоо чөлөөлөх хөнгөлөх ийм хилцээр хийж байгаа. Бусад одоо улс орнуудтай хийж байгаа ийм хилцээрийн хүрээнд ч гэдэг юм уу те бараа бүтээгдэхүүнээс гадна үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн асуудал ч гэдэг юм уу бусад асуудлуудыг ингээд эдийн засгийн бусад салбарын асуудлуудыг авч үзтгэлтэй тухайлбал одоо Японтой хийсэн хилцээр дээр энэ бүх асуудлуудыг авч үзээд энийг эдийн засгийн түншлэлийн хилцээр гэж нэрлсэн байгаа тийм. Тэгэхээр энэ удаагийн хилцээр нь бол
бол зөвхөн нөгөө чөлөө худалдааны буюу зөвхөн бараа бүтээгдэхүүний асуудлыг ярьж байгаа. Гэхдээ бусад одоо энэ хийгдсэн чөлөө худалдааны хэлцээрүүдээс харахад бас ийм нөлөө бол гарч ирж иyd хөрөнгө оруулалтын салбар. Тухайлбал одоо Евразийн эдийн засгийн холбоонд Монгол улсаас экспортлох гэж байгаа магадгүй махан бүтээгдэхүүн ч гэдэг юм те. Эднэр дээр нөгөө Евразийн орнуудын өөрсдийнх нь сонирхол хэрвээ бий болох юм бол энд одоо тэр орнуудын хөрөнгө оруулагчтай нийлээд одоо Монгол улс тийм хамтарсан үйлдвэрүүд одоо байгуулагдахыг үгүйсэхгүй. Тэгээд хэрвээ тэднэртэй юм хамтарсан үйлдвэр байгуулагдаад хамтарч ажиллаад түрүүний хэлээд байгаа нөгөө тарифын бус шаардлагуудыг одоо хангаад ингээд те нийцүүлээд ингээд гаргах юм бол бас биднэрт давуу тал үүсэх бас боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр эргээл энэ нөгөө хэлцээрийн утга учирыг нөгөө бизнес эрхлэгчид маань бас сайн ойлгож яг ямар асуудал дээр бид нар хамтарч ажиллах уу гэдэг асуудал их чухал болчиход байна. За бас энэ одоо Евразийн эдийн засгийн холбоонд бол 5 улс нэгдсэн байгаа тий. Эдгээр улсуудаас хамгийн их одоо боломжийн ашигтай ажиллаж байгаа нь аль улс байна? За өөр бусад улстай энэ холбоо ийм хилцээ ер нь хийж байгаа юу? Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбоонд бол Оросын холбооны улс, Казахстан, Беларусь, Армени, Киргиз гэдэг ийм 5 орн байгаа. За энэ 5 орн маань бол 14 онд энэ Евразийн эдийн засгийн холбоо гэдгийг байгуулсан. Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбоо гэдэг маань өөрөө энэ гишүүн орнуудын хувьд нөгөө гайлын тарифыг нэгдсэн бодлого явуулаад хоорондоо гайлын тарифаа бол тэглэлцсэн. За бусад 3 дахь орнуудын хувьд бол нөгөө нэгдсэн гадаад тийм тарифтай тийм ээ. За тэгээд 14 онд ийм холбоо байгуулсныхаа дараа бол нэлээдгүй олон улстай ийм хэлцээр байгуулахаар болов төлөвлөж ажиллаж исэн бэлээ. За тэгээд 14 оны дараа 2015 онд Вьетнамтай одоо хэлцээр байгуулсан. За тэгээд Вьетнамтай хэлцээр байгуулах үедээ одоо энэ хоёр хоорондын худалдааг бол нэг 10 тэрбумд хүргэнэ гэсэн тийм зорилт тавьж ажиллаж исэн бэлээ. За үнэн хэрэгтээ одоо тэрнээс хойш 2020 онд 10 тэрбум төрнө гэж үзчихсэн. Гэхдээ одоогийн байдлаар бол яг 10 тэрбумд хүрээгүй юм нөхцөл байдал байж байна. За хоёрдугаар болохоор 18 онд бүгд найрамд хятад ард улстай нөгөө эдийн засгийн коридор бүс ба замын хүрээнд энэ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хэлцээр авсан. За энэ хүрээнд бол энэ гайлын тарифыг тэглэх одоо асуудал яриаггүй. Ерөнхийдөө нөгөө эдийн засгийн хувьд худалдааны хувьд одоо хамтын ажиллагаагаа илүү үргэлжлүүлэх юм хүрээнд энэ гэрээг байгуулсан. Тэгээ энэ гэрээгээ бол бас их амжилттай явагдаж байгаа талаар талууд бас одоо бас бичсэн бэлээ. За 3 дугаар талаараа яг Иран улстай яг манайх шиг юм төр хугацааны хэлцээрийг бол байгуулсан байгаа 3 жилийн хугацаатай. За тэгээ энэ төр хугацааныхаа хэлцээрийг одоо 2024 оны 6 сард одоо байнгын болгоод явсан. Тэгэхээр мэдээж энэ 3 жилийн хугацаанд бас үр дүнгээ тооцож үзээ цаашдаа энэ хэлцээрийг сонгох шаардлагатай гэж үзээд талууд үзээд ингээд энэ хэлцээрийг сунгаа явсан байх гэж үзэж байна. За үүнээс гадна Сингапур улстай бас ер нь нэмчлээ худалдааны хэлцээр ер нь байгуулсан. Гэхдээ яг хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэегүй байна. За яагаад энэ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэегүй юм гэхээр зөвхөн бараа худалдааныхаа хувьд бол тохирчод байна. Яг түрүүний асуусан хөрөнгө оруулалтын асуудал те. За дээр нь үйлчлэгээний худалдааны гээд бусад одоо салбараар бас хэлцэл хийгдэж байна. Энэ утгаараа одоо энэ хэлцээр маань яг одоо хүчин төгөлдөр хэрэгжихгүйгээр ингээд одоо хэлцлийн яриа хэлцлийн төвшөнд байна гэсэн ийм мэдээллийг бол аль биесныхаа вебсайтаар бичсэн билээ. За түүнчлэн бусад орнуудтай бас юм аль биесны хэлцээнүүдийг эхэлчээд байна. Бас 5 орнтой эхэлсэн. За жишээлбэл Арабын нэгдсэн Эмиратч, Индонез ч гэдэг юм уу те энэ улс орнуудтай эхэлсэн. За Монгол улстай бас эхэлчээд байгаа энэ 5 орны нэг нь бол Монгол улс байгаа. За тэгэхээр энэ хэлцээр бол одоо ингээд 2025 онд байгуулагдлаа гэж үзэхэд 26, 27, 28 онд хэрэгжээд 29 оноос сонгохгүй бол одоо тухайн одоо энэ хэлцээрийг харж хөрөнгө оруулалт хийсэн үйлдвэрөө өргөжүүлсэн аж ахуйн нэгжүүд бас хохирж үлдэх ийм эрсдэл байх уу? Энэ хэлцээрийг хараад хөрөнгө оруулалт хийх гээд ч юм уу одоо бизнесийн ашиг орлогыг аль хэдийнэ ингээд төлөвлөсөн ийм одоо аж ахуй нэгжүүд байхыг бол үгүйсэхгүй л дээ. Магадгүй тэгээд энэ үйл ажиллагаагаа хийгээд цаашдаа даашиг юм хүртээд ингээд явах боломжтой. Хэрвээ тухайн хэлцээр цаашаа одоо байнгын болж үргэлжлэхгүй ч гэдэг юм уу те. Энэ нөхцөлд бас л тэд нар бизнес их учраас тооцоо судалгаагаа хийсэн. Яаж маневр хийх үү гэдгээ бас харсан байх гэж бодож байна. Гэхдээ бас нэг юм хэлэхэд Оросын холбооны улс өөрөө нөгөө манай Монгол улсад хөнгөлтийн ерөнхий системийн хүрээнд бас тарифын хөнгөлт идэвхжүүлээд байгаа. За энэ нь болохоор одоо байгаа нэн тааламжтай тарифаасаа 25% хөнгөлт одоо ямар ч бараа байсан тий 25% хөнгөлөлт үзүүлэх манад юм боломж байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар бас би одоо яг манай ямар бараа бүтээгдэхүүн энэ хөнгөлтийн ерөнхий системийн хүрээнд тарифын хөнгөлт идэвхжүүлээд байгаа юм тий гэдэг талаас нь одоо судалгаа хийх гэж оролцсон боловч тоо мэдээлэл нь бол үнэндээ олдоогүй.
За хэрвээ одоо өмнө энэ ийм манад өгөөд байгаа хөнгөлт байгаад байсаар байтал энийг хэрвээ ашиглаж чадаагүй байсан бол одоо манад өөр тарифаас гадна өөр юм хүндрэл байсан биш үү гэдэг одоо дүгнэлт рүү бас очих гээд байна л да. Тэ. Тэгэхээр энийг ингээд бас нэмж судлах шаардлагатай үнэн хэрэгтээ тоо баримт нь бол олдохгүй байна. За манай улс бол өмнө одоо ийм чөлөөт худалдааны хилцээр бол байгуулж ирсэн те тухайн Япон улстай. Гэвч одоо би тэр боломжийг манай бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд хэвтүүлэн сайн ашиглаж чадахгүй байгаа даа тий. Энэ шалтгаан нөхцөлийг бас судлаачид юу гэж үзэж байгаа юм. Тэгэхээр Япон улстай манайх анхныхаа хилцээрийг одоо хилцээрт 2015 онд зураад хилцээрт гар үсэх зураад 16 оны 6 сарын 7-оос одоо хэрэгжүүлж эхэлсэн. Бараг 10 гаруй жил боллоо. За тэгээ энэ хугацаанд сайнтай муутай янз бүрийн ярианууд байна. За бидний хувьд бол ингээд бас яг тодорхой бүр иж бүрэн ийм судалгаа үнэндээ яг хийгээгүй байна. Зөв тодорхой одоо чиглэлүүдээр судалгаа хийж байгаа. За бас зарим үр дүнгууд байгаа гэж харж байгаа. За тухайлах юм бол ямар үр дүнгууд ажиглах чинь гэхээр тухайн үед бас би судалгаанд нь оролцож байсан. Одоо манай багийнхан. Тэгэхэд Монгол улсаас одоо нохоо муурны одоо энэ жижиг амьтдын хоолыг одоо экспорт боломжтой. Энэ дээр Япон улсын талаас бол нэлээд эрэлт өндөр байсан. За дөнгөж нохоо муурных нь хоолны зах зээлийн 1% эзэлжүүл гэсэн тийм одоо амбиц бас байсан. Тэгээд судалгаа хийгээд үзэхэд энэ нохоо муурны хоол өмнө манад бол гарч байгаагүй. Одоо бол тодорхой хэмжээгээр гараад ирсэн байна. За мөн л ялгаахгүй энэ дээр бид нарын анхаарах нэг хоёр асуудал байгаа тийм. За нэгдүгээрт мөн нөгөө нэг Японы талаас тавьж байгаа тарифын бус шаардлагуудыг хангах асуудал. За хоёрдугаарт болохоор нөгөө гарал үүслийн асуудал. За тэгэхээр дараагийн нэг асуудал болохоор нөгөө байнгын нийлүүл, тогтвортой нийлүүлэлт гэдэг ийм асуудлууд бол үнэхээр чухал болчиход байна. Тэгэхгүй бид нар тохиолдлын шинжтэй нэг удаа нийлүүлээл хоёр дахь байхгүй болчих юм бол буцаад нөгөө аж ахуйн нэгжүүд маань одоо тийм тогтвортой гэрээ энтер хийгээд ажиллахад их төвхтэй байдаг. Тэгэхээр гарал үүслийн хувьд бол мэдээж одоо манай дайвар бүтээгдэхүүнүүд ч гэдэг юм ашиглаад ийм одоо сайн хоол хийх боломжтой боловч бас нэмэлт бүтээгдэхүүний хувьд гаднаас импортоор авах юм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бас одоо бид нар яавал энэ гарал үүслийг нь хангах вэ гэдэг ийм нөхцөл байдлыг бас бид нар бодох хэрэгтэй. Дээр нь төрөний тэр нөгөө тавигдж байгаа шаардлагуудыг тий. За дээр нь импорт талдаа зах зээл дээр нэг ийм яриа байдаг л та. Японоос ингээд айгүй хуучин машин орж ирээд ингээд одоо айгүй хүндрэл үүсгээд байна. Японы дүүрэн 3 өрөөлтэй машинаар дүүрлээ гэж яриад байдаг. Гэтэ үнэн хэрэгтээ энэ хилцээрийн хүрээнд хуучин машины гайлын тариф бол тэглэгдээгүй шүү дээ. Яг л хിവэрээ байгаа. Харин 0-оос 3 жилийн насжилтаа шинэ машинуудын хувьд бол гайлын тариф нь тэглэсэн. Тэгэхээр энийг бас манайхан сайн мэдхгүйгээсээ болоод ч юм уу одоо ингэж бас яриад тахшгүй байна. За дараагийн нэг асуудал юундаар ийм яриах гараад байна вэхээр манай одоо бас нэхмэл сүлжимлийн салбарт нэг иймэрхүү асуудал гарч ирсэн. Тухайлбал яг хевсэн дээр. Тэгэхээр хевсэн дээр бид нар нөгөө гарал үүслийн шалгуур дээр яг процессын шалгуур тавьсан. За энийг бол манайх асуудалгүй хангачиж байгаа. За хамгийн биднэрт хүндрэлтэй байгаа юм нь юу вэ нөхөөрэ нөгөө үл тооцох хувь гэж байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр хевсэн дээр чинь импортын одоо тодорхой хэмжээгээр одоо орц орж ирж байгаа шүү дээ тий. Тэр орц нь одоо тэр хевсний жингийн 10%-аас хэтрэхгүй байх хэрэгтэй гэсэн ийм шаардлага байдаг. Тэр энэ нь бол тийм хатууруулж байгаа шаардлага ш эсэргээр зөөлрүүлж байгаа шаардлага. Өөрөөр хэлэх юм бол бид нар тэр хевсийг ингээ Монгол улсад 100% үйлдвэрлэж байгаа ч гэсэн импортоор ямар нэг орц орж ирээд байна. Тэр нь бол нэг одоо 10% байх болно шүү гэдгийг нэг талаас Японы талаас зөвшөөрөөд байна гэсэн үг тий. Гэтэл манай нөгөө хевсний ард нааж байгаа тэр цав тэр утсан ч гэдэг юм уу. Жишээл 10 кг хевс байлэгт 1 кг-аас л тэр цав утас нь одоо илүү гарчих юм бол бид нар энэ шаардлага хангахаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид нар урдчилж судлаад тийм ээ. Тэр энийг бид нар хангаж гин үгүй юу? Хэрвээ хангахгүй байгаа л энийг хангах ямар боломж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Жишээл энийг бид нар хангах маш олон боломжууд байдаг. Тухайлбал тэр утсыг ч гэдэг юм уу, цавуугч гэдэг юм уу, одоо Япон улсаас өөрөөс нь авах. Тэгэхээр нөгөө нийлмэл гарал үүслийн шалгуур гэдгийг бас хангаа явуулдаг. Эсвэл тэр нөгөө жингийг багасгах маш бага цавуу хэрэглэх, магадгүй маш бага тэр утас хэрэглэх, тэгээд тэр органик буюу нөгөө одоо тэр ноосороо магадгүй тэр утсыг нь одоо орлуулах боломж байдгийн яадгийн технологийн хувьд ямар боломж байдгийг гэдгээ бас л бид нар юм судлах зайлшгүй шаардлага гарч ирээд байна. Тэгээд нэмээ хэлэхэд ингээд магадгүй хилцээр хийгдсэн ч гэсэн яг энэ хилцээрийн үр ашиг хүртэгчд нь болохоор бизнес эрхлэгчд. Тэгэхээр бизнес эрхлэгчд эргээд энэ хилцээрийнхаа утга учирыг маш сайн ойлгоод тэгээд энэ хилцээрийг яавал би одоо ашиглах уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Төр засгийнхын хувьд боловсруулагчдын зүгээс одоо яах ёстой гэхээр тэр гарал үүслийн шалгуурыг нь хангуулахын тулд нөгөө бодлогын дэмжлэгүүд бас ингээ хэрэгцээтэй болоо явчихж байгаа. За баярлалаа. Ийм нөхцөл байдал байна. За. Үзэгчдээ эдийн засгийн тооны нэвтрүүлгийг энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн профессор Отгон сайхан оролцлоо.